Сайн байцгаана уу сонсогчдоо. Та яг одоо час өдөр подкастын шинэхэн дугаарыг сонсох гэж байна. За манай сувг болохоор зөвхөн Монгол улсад болсон бодит гэмт хэргийн түүхийг мөн болсон явдлыг баримттайгаар олон нийтэд нээлттэй дэлгэгдсэн мэдээлэлд үндэслэн бэлтгээд 7 хоног бүрийн даваа болон пүрэв гарагт өглөөний 9 цагаас хүргэж байгаа билээ. За өнөөдрийн дугаараар төрсөн ах нь дүүгийнхаа аминд хүрсэн хэргийг ярихаар сонгож авлаа. За энэ хэргийн тухайд гэх юм бол шүүх хурал нь Хөвсгөл аймаг дахь Сумдундын Эрүүгийн эргийн анхан шатны шүүхэд саяхан 1 сар орчмын өмнө болсон хэрэг нь өөрөө 2025 оны 1-р сард үйлдэгдсэн дөнгөж саяхны хэрэг байгаа. Тэг бүгдээрээ хэрэг рүүгээ орцгоё. Хөвсгөл аймгийн Тосон Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өвлжиж байсан гэрч болох А 2025 оны 1-р сарын 23-ны орой 23 цаг өнгөрч байхад гэртээ эхнэр хүүхдийнхээ хамт унтах гэж байтал нэг хүн айж сандарсан байдалтайгаар бүр байдгаараа гүгээд гэрт нь ороод ирсэн. За орж ирсэн залууг бол Им гэдэг эднийхээс 5 орчим километрийн зайд өвлжиж байгаа хүн юм байна. Им гих залуу орж ирээд манай оо ах гээтэй муудалцаад гээг буудчихлаа гэж хэлсэн байгаа. За тэгээ хохирогч болох гээ гихчийг одоо ухаантай байгаа цус алдаад байгаа түргэн дуудаад өгөөч гэсэн байна. За ингээд гэрийн эзэн бол сумын цагтаа нэргүйд дуудлага өгөөд нэргүй цаашаага эмнэлэг рүү ярьсан байна. Дуудлагын дагуу хэргийн газарт очсон эмч хэлэхдээ 2025 оны 1-р сарын 23-ны өдрийн 23 цаг 47 минутанд сувилагч над руу уцаар залгаад 2-р багт хүн буудуулсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирлээ. Цагдаа очихсан байна. Эмнэлэг ирэх шаардлагатай гэсэн дуудлага ирлээ гэж хэлсэн. Тэгэд би сувилагч болон жолоочийн хамт дуудлага өгсөн айлд очиж үзэхэд сумын цагдаа нар очихсан байсан. Буудуулсан хүн буюу иргэн ген гэртээ газар хэвтэж байсан. Би хувцсыг нь сөхөж харахад хөвлийн зүүн доод хэсэгт буюу зүүн ташаан толгооноос нь дотгошоо 5-6 см-ийн орчимд бууны сумны шархтай бас зүүн талын гуйных нь ар хэсэгт бууны сумны шархтай харагдаж байсан. Түүний зүүн талынхын чихнээс цус гарч ирсэн олон тооны шархтай нүүр хамар амнаас нь хүртэл цус гарч хатчихсан байдалтай байсан. Мөн түүнээс их хэмжээний арх согтууруулахундаа үнэртэж байсан. Хохирогч гээг үзэхэд мөчтүүд нь хүүтэн болчихсон, амин үзүүлэлтүүд нь тодорхойлогдохгүй, бас хэлж ярьж байгаа зүйл нь ойлгогдохгүй, гараас авчаад л эргэж тойрох хөдөлгөөн хийх гээд байсан. Тэгэд би түүнд өвчин амдаах тариа хийгээд эмнэлгийн фургон машин дотор хэвтүүлж сумын эмнэлэг рүү тээвэрлэж авч орж ирсэн гэж хэлсэн байна. За ингээ явсаар агаад хохирогчийг 1 цаг 25 минут болж байхад нэг юм сумын эмнэлэгт хүргэж үзэхэд түүний артерийн даралт болон зүрхний цохилт амин үзүүлэлтүүд нь үнэхээр тогтворгүй. Тэгээ биеийн байдал нь маш хүнд байсан. Сумын эмч нар Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний эмчтэй холбогдож зөвлөгөө авч хохирогчийн зүрх судасыг дэмжих, шингэн нөхөх, цус тогтоох, өвчин амдаах гэх мэтчлэн бүхий л талын эмчилгээг хийж 2 цаг гаруй турш одоо аль чадхаараа түүнийг аврахыг оролдсон боловч хохирогчгээ шөнийн 3 цаг 20 минутын үед амьсгал хураасан байна. За одоо ингээ бүгдээр юу болсон тухай нарийн мэдхийн тулд хэргийн газарт байсан гэрч буюу амь хохирогчийн эхнэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтэй танилцъя. Нөхөр маань ахтайгаа хоорондоо маргалдаж эхэлсэн. Юунаас болж маргалдсан бэ гэхээр энэ хоёр 1 сарын өмнө буюу 2024 оны 12 дугаар сард өдрийг нь сайн мэдэхгүй байна. Мөрөн сумаас хамтдаа машинаар ирж явах замдаа зодтолтсон байсан. Үүнээс болж хадам ах толгойдоо ойдол тавиулсан юм. Үүнийг өчигдөр яриад нөхөр рүү агсраад байсан. Тэгснээ хадам ах гэртээ оронгуудаа бор өнгөтэй буугаа авч гарч ирснэ. Манай нөхрийг 1 удаа буутсан. Нөхөр ёй гэж яолоод газар твтээд өгсөн. Тэгсэн чинь хадам ах бууныхаа ар хэсгээр нөхрийн толгоор нь хүчтэй цохиод байсан. Зохиж байх үедээ чи намайг зодож байсан болохоор одоо чи өөрөө өвчин ямар байдгийг мэдэр гэж хэлээд байсан. Дараагаар нь хадам ах гэрээс хальт гарах үед нь би гэрийнхаа хаалгыг төгцсөн. Тэгсэн чинь хадам ах үүдээ онгойлгохгүй бол буудна шүү гэж хэлээд байсан. Тэгснээ удалгүй гэр дээр гараад тоон дээр гараа суучихсан байсан. Тэгээд үүдээ онгойлго гэхэд нь онгойлгож өгсөн. Тэгснээ гараараа миний нүүр лүү 2 удаа зогсон. Бас дүү имийг орон доогуур байхад нь гар гэд өшөглөөд байсан. Ингээд им гарч зүхтаагаад айл руу явсан. Харин хадам ах бууга барьчихсан ширээний хажууд өглөөд суугаад байсан. Манай нөхөр ёолоод л газар хэвтээд байсан. Би толгой доор нь дээр тавьж өгсөн. Хэсэг хугацааны дараа машины гэрэл харагдах үед хадам ах машины гэрэл гарч байна. Та нар цагдаа дуудсан юм уу гэж хэлэнгүүтээ бууга аваад гарсан.
Тэр гадаа гараад нөхрийн мотоциклийг унаад ертөнцийн зүгээр хойд зүг рүү чиглээд явчихсан. Гэрэл гарсан машин манад ирсэн хэсгийн төлөөлөгч цагдаа нар байсан. Дүү им зүхтаагаад айлд очиж дуудлага өгүүлсэн байсан. Би имлэг цагдаад эртхэн дуудлага өгмөр байхад хатан ах миний 2 гар утсыг булааж авчгаад цагдаа дуудах юм бол хохин шүү гэд суугаад байсан юм. Тэгээд машины гэрэл хараад хатан ах зүхтаахта миний 2 утсыг ширээн дээр үлдээгээд явчихсан байсан гэсэн мэдүүлгийг одоо хохирогчийн эхнэр нь өгсөн бол дүү им гих залуугийн мэдүүлгийг одоо хүргэе. За тэрээр хэлэхдээ хохирогч гэрийнхэн үүдэнд гарч зогсоод төрсөн ахтаа хандаж миний дугуй хийлэгчийг харсан уу гэж орилоход өөдөөс нь ах нь гартаа буу барьчихсан гадаа зогсож байснаа шууд л хохирогч руу буутсан. Тэгээд хохирогчуд гэртээ орж ирээд үүдээ татаж хаагаад зогсож байхад нь ах нь бууныхаа гол төмөр хэсгийг хаалганы завсраар оруулаад дахин нэг удаа буутсан. Би яаж байгаа юм бэ гэд хаалга руу очиж гэрийнх нь хаалгыг шууд түгцсэн. Хохирогч буутчихлаа гэж хэлээд гэрийнхаа баруун талын орны урд газарт хөвтөд өгсөн. Тэгснээ намайг чи одоо нуугд оронд ороор гэсэн болохоор нь би зүүн талынх нь орон доогуур орж хөвтсөн. Хөвтөд харж байхад хохирогчийн ах нь бүр гэр дээр гараад тооноор 2 удаа хохирогч руу буутсан. Тэр гэрийн тооноор харж байхдаа үүдээ онгойлго гэж хэлсэн. Тэгээд гаднаас дурантай бууга барьчихсан орж ирэнгүүтээ хөвтөж байсан хохирогчийн дээрээс нь дагц хэсэг рүү буугаараа 3-4 удаа зогсон. Бас хөлөөрөө толгой нүүрлүүнд хид хідэн удаа өшгөлсөн. Дараа нь хохирогчийн эхнэрийг татаж босгосноо нүүрлүүнд гараараа цохоод байсан. Бас намайг орондоороос гар гээд над руу буу шагаагаад ахаар нь би за гарлаа гэж хэлээд толгоогоо цухуулгаад гарах гэж байтал миний хамар руу хөлөөрөө 1 удаа өшгөлсөн. Миний хамарнаас цус гарсан болохоор би орондоороос гарч чадаагүй. Бас хохирогчийн 4 настай эрэгтэй хүүхдийг нь айлгаж уйлуулаад сэрээсэн. Эхнэр нь болооч гэж хэлээд л байсан. Тэгэхэд хохирогчийн ах нь эхнэрт нь хандаж чи нөхрийнхөө дээлийг тайл гэдээсэн. Хохирогч хөдөлгөөн хийхгүй байгаа харагдсан. Ухаангүй болчихсон байсан байж магадгүй гэж бодож байна. Дараа нь хохирогчийн ах нь түүний 2 гутлыг нь тайлаад 2 хөл дээр нь бас дэвсээд байсан. Эхнэр нь нөхрийгөө өмөрөөд болооч гэд орилоод л байсан. Үргэлжлүүлэн хохирогчийн ах нь гартаа заазуур бариад та нарыг бүгдийг чинь алчихъя гэж хэлээд байсан. Тэгснээ иргэнэгний урд тавьчихсан байсан бууга гартаа авснаа надад хандаж чи оронд ороос гарахгүй бол чамайг буудна гэж хэлсэн. Би заа гэж хэлээд гарах гэтэл миний зүүн талын шанаан дээр хөлөөрөө дэвссэн. Бас гартаа шөвөг бариад миний зүүн талын гуй руу хатгсан. Тэгэд би оронд ороос гартал миний цээжин дээр буу тулгаад чи мө уцаа өг гэд миний уцыг авчихсан. Дараа нь тэр күүртгнийхаа халааснаас тонгорог гаргаж ирснээ миний цээж рүү тулахаар нь би гараараа хутгатай гарыг нь барьж аваад ах та болчооч дэ болчих гэж би гуйсан. Тэгсэн чинь намайг чи эндэ байж агаарай. Надад дахиад нэг буу байгаа. Би тэр бууга аваад ирийгээд гараад явсан. Тэр хооронд би гарч зүхтаагаад урд талын уйлд авч А гэх айлд очиж энэ талаар хилээд имлэгт дуудлага өгүүлсэн. Тэгэд би А гэх айлынд байж байхад сумын цагдаа нар над дээр ирж намайг авч явсан гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байна. Одоо бүгдээр үргэлжлүүлээд шинжээчийн дүгнэлттэй танилцъя. Хохирогчийн биед нүүр толгой хэсэгт нь учирсан гэмтлүүдээс дурдах юм бол зүүн чихний омог, дэлбэнг хамарсан шарах, зүүн хөхлөх сэртэнд учирсан зулгаралт. Баруун дээд цохинд нь цус хуржчихсан, бас зөөлөн эдийн нэгцрэлтэй. За дээрээс нь бүр 2 шүүдэнд булгарчихсан. Дээд дуруулынх нь дотор хальсанд нь одоо шарах цус хуралт гэх мэт маш олон тооны шарах байгаа. Дээрээс нь зүүн шуу, баруун гуй, баруун өвдгөнд нь учирсан зулгаралт гэмтлүүд тогтоогдсон байна. За үүнээс гадна хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл гэх юм бол жижиг калибрийн бууны хошууд сумны 1 удаагийн буудалтаар хэвлий зүүн баруун гуйнд нь шарах үүссэн байна. Харин шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талигачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин бол тогтоогдоогүй бөгөөд тэрээр нас барах үедээ дунд зэргийн буюу 1.9 промилийн согтолттой байжээ. Хохирогч хэвлийдээ буудуулсан шархны улмаас хэвлийн хөндөд нь цочмог цус алдаж дотор эрэхтний цусны эргэлтийн алдагдалд орж нас баржээ гэсэн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүд хэрэгт авагдсан. Харин үүнээс гадна бас нэг анхаарал татах шинжилгээ байгаа. За тэр юу вэ гэхээр дүүгээ хөнөөсөн ах нь 2021 онд тархины хагалгаанд орж исэн юм байна. За тэгээ хагалгааны дараах сэтгцийн эмгэгтэй гэж онцлогдсон байна. За өөрөөр хэлэх юм бол сэтгцийн олтмол төрлийн эмгэг бол түүнээс илэрсэн. За үүнээс нь дурдах юм бол сэтгцийн органик хам шинж, сулдлын хам шинж, оюун дүгнэлт хийх чадвар, удаан, зан төрхийн өөрчлөлт,
нуршаа сэтгэхгүй. Сүүлийн үед архиух дуршлан нэмэгдсэн байдал, сулдлын хам шинж, харааны ой хөгжил буурсан, мэдрэл сулдлын байдал, оюуны ажиллах чадварын хөдлөл зүй тогтворгүй, хурд нь удааширсан. Үүнээс гадна архины хараат байдал гих зэрэг ийм сэтгцийн асуудалтай байгаа хүн юм байна. За гэхдээ түүнийг хэрэг хариуцах чадвартай гэж бол дүгнсэн байгаа. Мөн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг бол авах шаардлагагүй, ял идэх боломжтой гэж үтсэн байна. Гэхдээ түүнийг цаашид сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Яг ингээд нэг талаас нь харахад тэр гэрт байсан хүмүүс ахын жаахан сэтгцийн өөрчлөлттэй байгаа болохоор нь энэ ах руу чихсэн ч юм уу те ийм нөхцөл байдал байх боломжтой харагдаж байгаа ч гэсэн буун дээрээс хүртэл ДНХ шинжилгээ хийсэн байна. За ахын ДНХ бол буун дээрээс илэрсэн. Бас дүүгийнх нь гар, хуруу, хумснаас нь ахын ДНХ тус илэрснээр гэрч нарын мэдүүлэг бол батлагдаж байгаа юм аа. За одоо харин ахын мэдүүлгээс хүргэе. Тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ дурдахдаа би унтаж чадахгүй байсан болохоор дээрээс нь нилээн согтчихсан байсан болохоор дүүгийнхаа гэр рүү явж ороход хүмүүс ирчихсэн архиуж байсан. Тэгээ би болцгоо та нар гэхэд дүү намайг зайл гэд түлхсэн. Тэгэхээр нь би буцаж гэртээ ороод хэсэг суусан. Бас би унтах гэтэл нөгөөхэд орилолдоод дүү гэрийнхэн хаалгыг нээгээд гараад ирчихсэн. Намайг гараад ир пиццамн гэд орилоод дуудаад ахаар нь миний уур хүрээд орны толгойн хэсэгт байсан тооц 8 загварын бууга аваад гарангуудаа дүүгийнхээ хөлнийх нь орчимд буудтал дурантай буу байсан болохоор дээшээгээ буудагдчихсан байсан. Тэгсэн чинь дүү шууд хоошоо эргээд гэр дотроо орныхаа хажууд унчихсан. Би түүнийг баашлаад байгаарай. Чи хүн зодохдоо сайн юм байна лээ гэд түүний толгой дээр нь хөлөөрөө нэг удаа дэвссэн. Хамгийн сүүлд нь би уул нь өөрийгөө буудах гэсэн чинь буу алтчихсан. Би дүүгийнхаа эхнэрийг эмч дууд гэхэд нэгжгүй байна гэд байх шиг л байсан. Тэгэхээр нь за эмч дуудаарай би явлаа гэж хэлээд тэндээс гараад явчихсан. Явхдаа би мотоциклтэй бас 2 бууга аваад явсан. Арх сохтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ дүүгийнхаа амь настыг хүнөөсөндөө маш их гимшиж харамсаж байна гэх мэдүүлгийг өгсөн байна. Хөвсгөл аймаг дахь Сумдундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дүгнэхдээ за шүүгдэгч нь сохтуурсан үедээ 2025 оны 1-р сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосон Цэнгэл сумын 2-р багийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн дүү гийг зодож хүнд гэмтэл учруулсан. Мөн тооц 8 загварын буугаар 3 удаа буудаж онц харгас хэрцгийгээр олон хүний амь бие эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүний амь насыг хохироосон. Мөн дээрх хугацаанд дүүгийнхаа эхнэрийг зодож зүүн дээд завих, туханд нь цус хуралт, хүзүү ирүүнд нь зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна. За сонсогч та хэрвээ анзаарсан бол яагаад олон хүний амь бие эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар гэж үзэж байгаа вэ гэхээр нэгдүгээрт сохтуурсан үедээ энэ хэргийг үйлдсэн. Дээрээс нь гэрийнх нь хаалганыхын завсраар болон тооноор нь холын зайнаас галт зэвсэг хэрэгэлсэн. Мөн шинжилгээний явцад одоо энэ ахих нь хэрэгэлсэн тэр тооц 8 загварын буун цэнэглэж байх явцад одоо гох дараагүй байхад буудлага үйлдэж байсан бөгөөд хохирогч руу чиглүүлж 3 удаа буудлага үйлдэхэд амь хохирогчоос гадна хохирогчтой хамт байсан эхнэр нь за нөгөө тусламж дуудана гэд явсан дүүн тэ хохирогчийн бага насны 2 хүүхэд зэрэг өөр бусад гэрт байсан хүмүүс суманд оногдож амь нас эрүүл мэндэд нь эрсдэл учирч болцсошгүй байсан байна гэж дүгнсэн байна. Харин хохирогч талаас бол гомдол санал нэхэмжлэх зүйл байгаагүй. За тэгээ шүүгдэгч өөрөө ам бүл долоо эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг нь харгалзаж үзээд түүнийг 13 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж хаалттай хорих байгууллагад ял идэлүүлэхээр тогтоосон байна. За тэгээ энэ хэргийг уншиж явах явцад шүүгдэгч бол өмнө нь 5 удаагийн ял шийтгэлтэй байсан. За үлдэж байсан хэрэгүүдээс нь бол харахад ихэвчлэн яг л энэ хэрэгтэй ижилхэн арх сохтууруулах ундаа уугаад хувийн таарамжгүй харилцаа болон үл ялах зүйлээс болж хүмүүстэй
муудалцаж биеинд нь халтсан гэх хэрэгүүд голцоо харагдаж байсан. Ёстой л нөгөө олон хавар нэгэндээ гэдэг үг санаанд их орж байлаа. Өнөөдрийн энэхүү хэрэг болохоор нэг айлын харилцаа, нэг хүний уур бухимдал, нэг оройн архитектийн эцэст ямар ноцтой үр дагаварт хүрж болохыг боддоор харуулсан гэж бодож байна. Ер нь бол Монголын хөдөө орон нутаг гэж ялгамааргүй л байна л да. Гэхдээ ер нь бол та бүхэн ч бас мэдж байгаа. Айлд орохдоо л одоо нөгөө хоосон орохгүй гэл нэг тэнэг юм яриад архи аваад ордог штэ тий. Тэгээ архины хит хэрэглээ, хавтгаарсан байдал бол ер нь сүүлийн үед цаг минутаар улам ноцтой асуудал бол болсоор байна. Согтууруулах ундааны хэрэглэн зөвхөн хувь хүний эрүүл мэндэд хор учруулахаас гадна уур уцаар, хүчирхийлэл, гэмт хэрэг, гэр бүл салалт, хүүхдийн хүмүүжилт, гүн хохирол авчирдаг гэдгийг манай сувг дээр бол байнга л баг оруулсан хэрэг бүр дээр дурддагддаг. Тэгээ ялангуяа нийгмийн хяналт, харьцангуй суул, тусламж үйлчилгээ хүрэлцээгүй хөдөө орон нутгийн нөхцөлд бол гэр бүлээрээ нийлж архитдаг. Энэ байдал нь аюулын хэмжээнд хүрээд амь насанд занал хийлгүүц нөхцөл байдал бүрддэг нь энэ хэрэгт бол тод томруунаар харагдсан байх гэж бодож байна. За тэгээ эцэст нь хэлэхэд архитан согтуурсны улмаас ах トゥ хоёрын дунд үүссэн энгийн маргаан нь бууны ам руу эцэстээ шилжиж дүүгийнх нь амь, гэр бүлийн амар тайван байдал, ирээдүг нь бол үгүй хийлээ. Дээр бас дуртгаа марцсан байна. Дүү нь болохоор 4 хүүхэдтэй хүн байсан. Ах нь бол 5 хүүхэдтэй хүн байсан. Ингээд нэг доор 2 айлын 9 хүүхэд эцэггүй өсөх боллоо. Тэгээ энэ бол зөвхөн нэг гэр бүлийн эмгэнэл биш гэж бодож байна. Энэ бол Монголын маш олон мянган гэр бүлд нүүрлээд байгаа нийгмийн маш том асуудал гэж харж байгаа. За тэгээд та бүхэн энэ хэрэг дээр ямар санал бодолтой байгаагаа санал бодлоо бичиж үлдээхийг битгий мартаарай. Мөн та Монгол Улсын бодит гэмт хэргийн түүхийг баримттайгаар үргэлжлүүлэн сонсохыг хүсэж байвал subscribe тавчаад арахаа битгий мартаарай. Тэгээ яг одоо дэлгэцэнд харагдаж байгаа QR кодыг банкны аппаар уншуулан шилжүүлэх хийх боломжтой байгаа. Ингээ бүгдээрээ дараагийн дугаараар эргээд тун удахгүй уулзъя. Түр баяртай сонсогчдоо.